За сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр бид олон гишүүнтийг хэрхэн хуваах талаар үзэх болно. За тэгэхээр олон гишүүнтийг хуваах үйлдэл маань бол ерөнхийдөө олон оронтой тоог, за нэг оронтой юм, хоёр оронтой тоог хуваах үйлдэлтэй ерөн төстэй. За яг бичиглэлийн хувьд Cambridge Mathematics болон Монгол Математикийн хувьд бол жоохон ялгаатай бичигддэг. За жишээ нь жижиг юу жишээ аваад бичих юм бол x квадрат дээр нэмэх нь 2x дээр нэмэх нь 3 гэдэг нь за Монгол мат дээр бол бид нар ингээд энэ x дээр нэмэх нь нэг хуваагдах уу гэдгийг бол ингэж үчиж шалгадаг бол за Cambridge дээр бол зураасаа ингэж тавиад x дээр нэмэх нь нэгээ энд бичээд за тэгээд хуваах тоогоо жишээ нь эхний гишүүнийг арилгах гэж байгаа юм чи x энэ дээр нь бичээд тэгээд гишүүнчлэн өрчүүдэд тасдаг. Ийм бичгэлтэй байгаа. За тэгэхээр хэдүүлээ. За энд нэг илэрхийлэл байна. За энэ илэрхийллийг би энд бичээ. За x куб дээр нэмэх нь 6x квадрат. За ийм илэрхийлэл байна. За үүнийг хэдүүлээ x дээр нэмэх нь 2-т одоо x дээр нэмэх нь 2 тэрхэн хуваах талаар үзье. За тэгэхээр хуваах нь x дээр нэмэх нь 2. За Монгол байдлаар ингэж бичээ. За энд аюугаа бичинд би энд нэмэлт зураас хязгаарлах зураас биччихэ. За тэгэхээр хуваах үйлдэл хийхдээ хамгийн олон гишүүнд хуваахтаа хамгийн гол нь юу хийх ёстой вэ гэхээр эхний гишүүнийг нь устгах гэж бодно. Эхний гишүүнийг устгах. Тэгэхээр энд бичигдсэн зүйл за тоо тий. Тэгэхээр энд бичигдсэн тоогоор за чинь А гэж бичлээ гэж бодоод А-гаараа энийг гишүүнчлэн үржүүлээд тэгээд энд бичээд хоёр гишүүнтэй хасна гэсэн үг. За тэгэхээр x кубыг устгахын тулд бид юу бичих ёстой вэ? Тэгэхээр энд x квадратыг бичих байна. За өнгөө ихэд бичиж x квадратыг бичээд гишүүнчлэн үржүүлэх юм бол за энд гишүүнчлэн үржүүлээ. X дээр нэмэх нь 2-ыг үржих нь x квадрат. Тэгэхээр энд бол x куб дээр 2x квадрат болно гэсэн үг. За одоо үүнийг энд бичиж хасна гэсэн үг. Эндээс хасах нь x куб дээр нэмэх нь 2x квадрат. За ингээд хасахаар за одоо хасах үйлдэл нь бас юу гэж байгаа вэ гэдгийг эхлээд жоохон дэлгэрэнгүй бичье гэж бодлоо. Тэгэхээр энд эхний хоёр гишүүнийг л авч байгаа x куб дээр нэмэх нь 6x квадрат гэд. Энэ хоёрыг аваад хасах нь хаалтан дотор энийгээ бичиж байгаа гэсэн. x куб дээр нэмэх нь 2x квадрат. Тэгээд хаалтаа задлахаар x куб дээр нэмэх нь 6x квадратаас хасах нь x куб энд хасах нь нэмэх хасахын 2x нэмэх хасахын хасах болоод 2x квадрат. За ингээд эхний гишүүн маань бол устдаад 6x квадратаас 2x квадратыг хасахаар 4x квадрат болж байна. Тэгэхээр энд 4x квадрат гэж байна. За тэгэхээр яг олон үйлдэлтэй олон оронтой тоон дээр дараагийн орон бууж ирдэгтэй адилхан одоо бид энэ дараагийн орныг болгож ирнэ. Тэр нь бол 11x байна. Тэгэхээр энэ дээр нэмэх нь 11x. За тэгвэл одоо энэ 4x квадрат гэдэг нь устгах хэрэгтэй. Тэхийн тулд x дээр нэмэх нь 2 хэдээр үржүүлэх вэ гэхээр тэгээ тэрийг хасна гэсэн үг те. Тэрийг хасна. Өөрөөр хэлбэл энэ хасахтаа шууд хасгаар тавиад нэмнэ гэж ойлгож болохгүй. Шууд хасахтаа бичсэн тоогоор ч үржүүлчихэд хасах үйлдэл хийгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Энд хасах үйлдэл хийгдэж байгаатай адилхан. Тэгэхээр энд бол би нэмэх нь 4x гэдэг өгөх юм бол за дахиад энд үржүүлээ. Тэгвэл 4x-ийг үржих нь x дээр нэмэх нь 2 маань бол 4x квадрат гишүүнчлэн үржүүлээд нэмэх нь 8x болж байна гэсэн. За одоо үүнийг хасъя. Тэгвэл 4x квадрат дээр нэмэх нь 8x гэд хасах юм бол эндээс 4x квадрат нь бол за үүнтэй адилхан бичээд шууд хураагдана гэсэн үг. Тэгээд за энэтэй адилхан биччихье. Магадгүй бидэнд version hard eraser за энд байна. За энийг арилгаж чагаад за энийг хэдүүлээ энд хасаад бичье. Өөрөөр хэлбэл үлдэгдэлд маань 4x квадрат дээр энд нэмэх нь 11x үлдсэн. Эндээс хасах нь энийг хасахаар 4x квадрат дээр нэмэх нь 8x. За хаалтаа задлаад
4x квадрат дээр нэмэх нь 11x-ээс хасах нь 4x квадрат хасах нь 8x тэнцүү. За 2 4x мөр бол устдаад байхгүй болно. 11-ээс 8-ыг хасаад 3x үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр энд бол 3x үлдэж байна. За тэгвэл одоо дараагийнх нь бол 6-гийн том байна. Дараагийн орон гэсэн үг те тоогоор бол нэмэх нь 6-гаа одоо буулгаж ирье. За тэгвэл одоо 3x дээр нэмэх нь 6-г хэдээр үржүүлээд хасах хэрэгтэй вэ гэхээр энд бол 3-аар өгөхөл болж байна те. 3-аар өгөхөд хасахаар x дээр нэмэх нь 2-ыг 3-аар гишүүнчлэн үржүүлээд 3x 2-ыг 3-аар үржүүлээд 6. Ингээд энд үлдэгдэлгүй хураагдж байна. За тэгэхээр энэ хуваах үйлдэлийг хийлээ. Энэ ер нь юуг илэрхийлээд байгаа юм бэ гэхээр за энийг арилгаж агаад энд тайлбарлая. Энэ мөн л яг тоотоо яг л адилхан. За ингэж бид нар одоо жишээ нь 105-ыг ч юм уу те 3 хуваах юм бол ингэж аваад эхлээд 3-аар өгөөд 9-ийг хасаад нэг үлдэхээр нь 5 нь бууж ирээд тэгээд дахиад 3-ыг хэдээр үржих вэ гэхээр 5-аар үржүүлээд 15 болгож хасаад за ингэж хуваах үйлдэлийг хийдэгтэй адилхан ийм зүйлийг бол хийлээ олон гишүүнт дээр. Тэгээд эндээс бол буцаад ер нь юу байдаг вэ гэхээр 3-ыг үржих нь 35 маань бол 105-тай тэнцүү байдаг. За энэ бол энд бас яг адилхан хүчинтэй одоо үйлчлэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувааж байгаа x дээр нэмэх нь 2-ыг за гарсан ноог дураараа үржүүлэх юм бол x квадрат дээр нэмэх нь 4x дээр нэмэх нь 3. Ингэж үржүүлэхэд энэ маань бол энэ за цагаанаар бичиж x куб дээр нэмэх нь 6x квадрат дээр нэмэх нь 11x нэмэх нь 6 гэдэг энэ маань бол буцаж гарч ирж байна гэсэн үг. За тэгэхээр за энийг бол бас одоо буцаад үржүүлээд шалгасан ч болно гишүүнчлэн үржүүлээд тэгэх юм бол буцаад энэ гарч ирнэ. За тэгэхээр олон гишүүнтийг хуваах за хамгийн анхны жишээгээ хэдүүлээ бодож үзлээ. За тэгээд дараагийн хичээлээр бас илүү олон жишээ бодлогуудыг бодоод бас илүү олон чанартай танилцах болно.